Сайн байцгаана уу шинээр ирсэн оюутнуудаа зарим мэдээлэл хүргэе. За юуны түрүүнд эмнэлэгтээ үзүүлээгүй оюутнууд байгаа. За тэд нар маань хаанаас эмнэлгийн хуудас авах вэ гэсэн асуултууд маш их ирж байгаа. Тэгэхээр юуны түрүүнд Эрсэлт CX Cloud гэдэг бүртгэлийн систем рүүгээ нэвтэрч ороод за энэ систем рүү нэвтрээд орохоор бүртгэлийн дугаар олон нууц үг шаардна. За тэрлүүгээ код нууц үг хийгээд орохоор баталгаажуулалт хэсэг байгаа. Баталгаажуулалт хэсэг рүү орохоор батламж бол эрүүл мэндийн хуудас байгаа. Эрүүл мэндийн хуудасаа ороод ямар нэгэн хэвлэлийн компаниар хэвлүүлээд төмөр замын төв эмнэлэг дээр очих хэрэгтэй байгаа. Тэгээд бусад бичиг баримтаа бас сургууль дээр авчирч өгөх хэрэгтэй. За батламж хэсэг дээр оюутны маань мэдээллүүд байгаа. Мөн оюутны веб руу нэвтрэх мэдээлэл байгаа. За энэ линк рүү ороод оюутны код чинь бол энэ нууц мэйл хаяг чинь бол мэйл хаяг чинь бүх хүнийх нэгээс 6 байгаа. Регистрийн дугаарын тоон нууц үгээр байгаа. Тэгэхээр энэ лүгээ нэвтэрч орох буюу SWCX Cloud руугаа нэвтрээд орохоор за 3 оюутны төрөний хэлсэнчлэн энэ 3 зүйлийг нэгж байгаа. За энэ 3 зүйлийг бичээд орохоор оюутны веб ийм байдалтай харагдана. За эндээс дотор байрны хүсэлт хэрхэн илгээх вэ гэж асууж байгаа хүмүүдэд дотор байр зэс рүү ороод оюутны байранд орох хүсэлт илгээх гэдэг ингээд болчихж байгаа. За сургуулиас оюутны байрны хүсэлт ирсэн хүүхдүүдийн хүслийг батлаад өгөхөөр байрны төлбөр гарч ирнэ. За байрны төлбөрийг тухайн QR-аар төлнө. За QR-аар төлөхөөр би энэ дээр төлбөрийг төлсөн байна. За төлбөрийн төлчгөөр оюутны ийм нөгөө дотор байрны үнэлэгч гарч ирнэ. Энэ хажуу талд нь эмнэлгийн хуудас дахиж гарч ирнэ. За тэр эмнэлгийн хуудас нь болохоор дотор байранд орох эмнэлгийн хуудас бөгөөд тэр нь цагаан орохоо гэх мэтчлэн бусад шинжилгээгээд өгчөөс тэр шинжилгээндээ заавал хамрагдах хэрэгтэй юм аа. За ингээд дотор байранд орох хүсэлт өгсөн хүмүүс 9 сарын 15-нд эрэхтэй дотор байранд орохдоо шууд бэлтээ төрөөд ирнэ. За дотор байрнаас гадна бусад болон бүх хүүхдүүд маань 9 сарын 15 хүртэл захимаар хичээлээ үзэж явах хэрэгтэй. Тэгэхээр сургалтын албад нэг удаадаа хичээл сонголтыг хийгээд өгчөн. Тэгэхээр та нарын хувиар шууд эндээс автоматар гараад ирнэ. За сонгосон хичээлүүд буюу тухайн үйлрэл судалж байгаа хичээлүүд чинь энэ дээр ингээд жагсаад гараад ирнэ. За тухайн хичээлээ сонгосон хичээл рүүгээ ороод за жишээлбэл математик хичээл рүү ороод үзэхээр математик хичээлтэй холбоотой мэдээлэлүүд гарч ирнэ. За жишээлбэл нэмэлт хичээлийн стандарт ч юм уу тийм энэ хичээл дээр та ямар ойлголт авах вэ, ямар чадвартай болох юм, ямар лекцүүд, ямар семинарууд үзэх юм гэсэн за ямар сургагчид хэвлэх гэсэн мэдээлэлүүд нь байгаа. Нэмэлт материал хэсгийн файл руу ороод лекц семинар харна. За энэ лекц семинар руугаа орж үзээд 1-р лекц семинар 2-оо бичиж нэвтрээд сургууль дээрээ 9-15-нд ирэх юм шүү. За 9 сарын 15 хүртэл сургууль дээр ирэх шаардлагагүй. Бичиг баримт өгөх ёстой хүүхдүүд маань ирээд бичиг баримтуудаа өгөөд явж болно.